За сайн байна уу Бумагша? За би нэг хоёр асуулт асуудгийг. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийх хойж болно, Монголын хойж болно, мөн урлагийн альч төрөл байж болно. За багшийн дуртай уран бүтээлч хөвөл Дүрслэх урлагийн сургуульд байхдаа би Ван Гог гэдэг уран бүтээлч дуртай байсан. За авах ёстой зураг гэвэл болдгсон бол чаддагсан бол энэ хүний энэ уран бүтээлчийн зургийг л авах сонирхол хүсэлтэй. Ван Гог уу? Ван Гогдоо үнэнч гэж юу? Ван Гогдоо үнэнч. Тэ. Яг Ван Гогд илүү их ингэж татагдах болсон бай. Жохон тодруулбал. Ягаад тэгэхээр Ван Гог бол жинхэнэ зураач уран бүтээлч үнэ амьдралаар амьдарч маш хэцүү бэрхшээлүүдийг туучиж өөрийнхөө бүтээлийг хийсэн. 100 жил 200 жилийн дараа түүний бүтээлийг одоо дэлхий ойлгодог болсон. Тэм учраас би Винсент Ван Гог зураачд хайртай. Та яг аль бүтээлээ авах хүсэж байна? Онцлол бас. Маш олон бүтээл бай. Ер нь тэгээд муу бүтээл байхгүй. Тэгээ галзуугийн эмнэлэгт байхдаа цонхоор хард зурсан одод сар тэр тэнгэр тэр чигээрээ ингээд хар гариг шиг ингэж эргэлдэж байгаа тэр эрчим güç тэрэнд нь дуртай. За мөрөөдөл биелэх болтугай. За сайн уу. За би хоёр асуулт асуудгийг. Таны дуртай уран бүтээлч юм бэ? Дэлхийх хойж болно, Монголын хойж болно, урлагийн альч төрөл байж болно. За ямар ч хэлсэн сайн байцгаана уу? За ер нь аль цэвж яваад мундаг дуртай шүү дээ. Тийм. Тэгээ одоо урлагт оруулсан тэр хувь нэмэр нь байна. Одоо галерейд хадгалагдж байгаа уран зураг нь байна. Яг яагаад дуртай бол бүр илүү сайхан жоохон дотруулвал. За тэр нөгөө нэг эрчимтэй хөдөлгөөн, тэр Монгол өнгө тий тэр академик юмыг ингээд Монголд ингээд буулгасан манай одоо хуучны уран бүтээлч нар тэднээсээ одоо том төлөөлөгчтэй нэг нь дурдвал зөндөл байгаа л та. За гой сонголт байлаа. Хэрвээ үзэх хүсвэл уран зургийн галерейд одоо бүтээлүүд нь байгаа шүү дээ тий. За хоёр дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл. За муу адил дэлхийх хойж болно, Монголын хойж болно. Цагааны сүх ахынхаа зургаас
авна гэж боддог. Тий. Яагаад? Маш гоё ерөнхийлөлттэй. Тэгээ гоё юм даацтай өнгөтэй. Зохиомжийн хувьд, хэлгийн хувьд, агуулгын хувьд бол бүгдээрээ айгүй гоё. Хоорондоо маш гүн гүнзгий. Байгаа юу ер нь? Надаа нэг л зураг нагаад. Гэхдээ дахиад нэг зураг авмаар л байна. За, мөрөөдөл бэлэх болтугай. За, сайн байна уу утгагч. За, би хоёр асуулт асуудгийг. Таны дуртай уран бүтээл чинь бэ? Дэлхийх байж болно, Монголынх байж болно, урлагийн аль ч төрөл байж болно. Аха. За мэдээж дүрслэх урлагийн төрөл байж таарна. Яг би өмнө нь одоо ингээд дэлхийн уран бүтээлчдээс керамикч байна. Тэгээ одоо нэртэй уран бүтээлчдийг маш их одоо сонирхдог. Тэднийг бас анхаарч үздэг байлаа. Тэгээд яг одоо өнөөдрийн байдлаар бол би Ч. Балдотторгийн бүтээлийг бол үнэлдэг, хүндэлдэг, хайрладаг. Энэ хүний бүтээл үнэхээр цаанаа нэг юм өөр, маш их мэдрэмж, маш их тэр хүний дотоод ертөнц, дээрэс нь маш их тийм философик тий. Бүгд одоо тэнд шингэсэн байдаг. Тэгээ нарийн ажиллагаа, гүйцэтгэл, тэр нарийн мэдрэмжийг би тэндээс олж хардаг. Тэгээд би Ч. Балдотторгийн бүтээлийг одоо үнэлдэгэ. За, хоёр дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл. За хэрвээ миний боломж гарах юм бол би Ч. Балдотторгийн бүтээлээс л авахыг хүснэ. Тий. Үргэлтэй үнж. Үнж. За, баярлалаа. Мөрөөдөл бэлэх болтугай. За баярлалаа. За, сайн байна уу? Сайн байна уу? Би нэг хоёр асуулт асуудъя. Таны дуртай артист хэм бэ? Дэлхийх байж болно, Монголынх байж болно, урлагийн аль ч төрөл байж болно. Миний дуртай хамгийн дуртай артист гэх юм бол Фрэнсис Бэконийг хэлж болох юм байна. Зургууд нь дуртай. Тэгээ ер нь бас амьдралынхаа түүх нь юм драматик гоё зүтэй санагддаг. Өөрийгөө зориулж тэгээд амар их зовлонтой байсан. Тэгээ зургууд нь бас их гоё. Яг оригинал зургийг нь үзчихсэн үү? Оригинал зургийг нь харж байгаа. Би зургуудынхаа зургийг л харчихсан. Окей. За, хоёр бэнд киномыг нас үзчихсэн. За, хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Надад өөртөө байлгамаар гэх юм бол би Паул Клигээд зураачийн 1930 онд зурж исэн нэг юм зураг үйдэм. Зургийг нь нэрийг мэдэхгүй л байна л да. Яасан тэрнээс яг миний хийдэг нэг мөлхөл овсон гэд чимэл үйдэм. Тэрний санааг авч исэн. Кубизмын үед хийж исэн. Хүнийг ингэж дүлсээ холбочтой үстэй ингэ шууд гар хөлмөл ингэж нэг юм. Тим юмны фигур тэр зургийг л орой намаа би зүгээр тэрийг дүлсийг аваад өөрөө мөлхөл овсон гэдэг юм хөгжүүлж байгаа байхгүй юу? Тэгээ тэрний орой зургийг 1930 онд Паул Клиз болсон тийм кубист уран бүтээл байхгүй. Тэгээ тэр зургийг л хэрвээ байдаг бол би өөртөө авч олно гэх юм бол тэрийг л хамгийн гоё авнаа. За, мөрөөдөл бэлэх болтугай. Баярлалаа.